Бүсчилсэн хөгжил хамтын шийдэл телевизийн хэлэлцүүл маань хойд бүсээр үргэлжлэн та бүхэндээ хүрж байна. Бид энэ удаад Хинтээ аймгийн Бинтэр сумын удирдлагууд болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл, залуусын төлөөллийг хэлэлцүүлэхэд оролцож байна. За ингээд зочдоо та бүхэндээ танилцуулъя. Хинтээ аймгийн Бинтэр сумын засаг дарга Дэмбэрэл сайхан, за Хинтээ аймгийн Бинтэр сумын эрдэнэ төлөөлөгчдийн хурлын дарга Уртнасан, за Хинтээ аймгийн Бинтэр сумын хоршоо хөдөө аж ахуйн төлөөлөл Мөнх Болд, за мөн Хинтээ аймгийн Бинтэр сумын залуучуудын төлөөлөл Гангор, за мөн Хинтээ аймгийн Бинтэр сумын бизнес эрхлэгчдийн төлөөлөл Туяа цэцэг нар маань хойд бүсийн хэлэлцүүлэгт маань хүрэлцэн ирсэн байна. За гээд цаг зав гаргаж хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Монгол Улсын засгийн газраас бүсчилсэн хөгжил үзэл баримтлалыг дэвшүүлэн хэрэгжүүлж 7 бүсэд Монгол Улсын 21 аймгийг хувааж өгсөн байгаа. За зүүн бүс Дорнод, Сүхбаатар, Хинтээ аймаг бол дүүхэн аялал жуулчлал, газар тариалан, эрчимсэн мал аж ахуйн чиглэлээр бид бүсчилсэн хөгжлөө хөгжүүлж байгаа ийм аймаг. За Хинтээ аймаг мөн сумдаа 4 бүсэд хувааж төвийн, хойд, баруун, урд гэсэн бүсүүдэд хуваан хөгжүүлж байгаа. Энэ удаад бид хойд бүсийн нутаг болох Бинтэр сумын тухайд бол хэрхэн яаж өрнө бүсээрээ хөгжих, Бинтэр сумын онцлог юу байгаа талаар мэдээллийг та бүхэндээ хүргэхэд бэлэн болсон байна. За Бинтэр сумын засаг дарга Дэмбэрэл сайхнаас мэдээлэл хэлээд тодруулъя. Ер нь Бинтэр сумын бүс нутгийн онцлог юу байна? Хүн амын хувьд гэдэг юм уу? За өрхийн хувьд хэд байна? За ер нь Бинтэр сум энэ хөгжлийн чих хандлага ер нь хаашаа явж байна? За бизнесийн хувьд гэдэг юм уу? Бүс нутгийн онцлогийн хувьд бол ямар байгаа вэ? Энэ талаар хоёлаа мэдээллийг хүргэе. Хинтээ аймгийн Бинтэр сум Хинтээ аймгийнхаа хойд бүсийн төв. Манай сум бол хүн амын хувьд 4300 орчим хүн амтай. За 2024 оны жилийн эцсийн тоогоор 219 мянган толгой малтай гэж тоологдсон байгаа. Одоо бас энэ цаг хугацаанд энэ 2025 оны мал тоолгын ажил бас эхлээд явж байна. Энэ тоолгын дараа бол малын толгой бол. За ер нь манай хойд бүсийн хувьд бол тэр дундаа Бинтэр сумын хувьд бол нийгмийн эдийн засгийн хувьд бол уул уурхай байхгүй. За мал аж ахуй, газар тариалан, сүүлийн үед бол аялал жуулчлал төлхөө хөгжих байдалтай. Ийм эдийн засгийн чиг баримжаатай онцлогтой сум аа. За мөн хажуу зэрэгэлдээ бүсийн маань сумдын хувьд мөн төстэй. Манай орчин нөхцөл бол Хинтээ аймгийн хойд бүсэд байрладгаараа Сибирийн урд хэсгийн тайгын байгаль орчны мод ургасан, ойн сан ихтэй ийм бүс нутаг. За Бачрет, Бинтэр, Баяадраг, Дадал гэх тийм ээ. Ойн сан ихтэй аймагтай бол ийм бүс нутаг. За байгаль орчны чиглэлээр бол үзэмж төгс, байгалийн нөөц, аялал жуулчлал хөгжихэд нөөц ихтэй ийм сум. Мөн дээрээс нь бол аялал жуулчлалын тал дээр бол Монголын нууц товчоонд дурддагдсан, Монголын буурал түүхийн үйл явдлууд өрнөсөн түүнийг нь баталгаажуулж өнгөрсөн цаг хугацаанд бүтээн байгуулалтууд баригдсан ийм онцлогтой бүс байгаа. Манай хойд бүс бол тийм. За газар тариалан ногоо хүнсийн ногоо тариалах тал дээр бол бас баггүй туршлагатай. За тариалангийн бүс нутаг бол манай хойд бүснээс нэлээдгүй байдаг. Улсдаа бас тэргүүлж ирсэн ийм түүхтэй, ийм газар тариалангийн түүхтэй байгаа. За хүнсийн ногооны хувьд ч гэсэн ер нь бол өөрсдийнхөө хүнсийн ногоог цаашдаа дангаараа гаднаас экспортлохгүйгээр хангах юм зорилготой ажиллаж байдаг. Энэ чиглэлээр ч гэсэн сум орн нутгийн хувьд бол бодлого гаргаад дэмжиж ажиллаж байгаа. Аялал жуулчлалын хувьд бол бас бодож төлөвлөж байгаа ажлууд байгаа. Бүсээрээ байгаль цагуур болон түүх дурсгалын үйл явдлын хувьд давхцал ихтэй учраас бүсчилсэн төлөвлөгөө зорилго гаргахгүй бол ивент арга хэмжээнүүд утгын хувьд давхцах, цаг хугацааны хувьд мөргөлдөх, бие биенийхээ зохиосон арга хэмжээнүүдийг ач холбогдолд бууруулах зэрэг алдаа дутагдал өнгөрсөн жилийн хугацаанд ажиглагдсан учраас энэ өвлөөс бол бүсийн сумдын хувьд нэгдсэн төлөвлөгөө гаргаж бие биендээ дэмтэй нэг аялагч Улаанбаатар хотоос гарлаа гэхэд манай сумдаар 1-2 хоногийн зайтай ивент арга хэмжээнүүдэд оролцоод сонирхоод ингээд гарах боломжтойгоо төлөвлөгч гэдэг юм уу. Иймэрхүү бүсчилсэн зөв баримтлалыг орон нутг дээр хөрсөн дээрээ буулгах, зарим ялангуяа
аялал жуулчлалын бизнесийн чиглэлээр хөрсөн дээр нь болох ийм чиглэлтэй бодлого зорилттой тавиад ажиллаж байгаа. Баярлалаа. За бид нар сумын эрдэнэ төлөвчдийн хурлын дараа хуртнаасангаас мэдээллийг тодруулъя. Ер нь одоо танай суманд бизнесийн чиглэлээр гэдэг юм хувийн хвшлээ дэмжих бодлого ер нь ямар байна? Хэд орчим хувийн хвшлүүд үйл ажиллагаа явуулж байна? Дээрээс нь яг аль чиглэлээр илүү одоо энэ бизнесийн чиглэлүүд хөгжих хандлага нь байна? Үйлчлэгээний чиглэлээр байна уу? Мөн одоо яг хөдөө аж ахуйн чиглэлээр одоо бизнес нь явж гэнэ үү? Энэ талаар та мэдээ жоохон тодруулж өгөөч. Биндар сум 2025-аас 28 онд одоо сумын хурлын бодлого чиглэлийг бол тодорхойлж баталсан байгаа. За үндсэндээ бол сумын хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо бол манай сум бол үндсэн мал аж ахуй эдийн засгийн гол суурь нь бол мал аж ахуй орлого байдаг. Хоёрдугаарт бол ер нь сум орон нутгаа цааш хөгжүүлэхийн тулд жижиг дунд бизнесийг бас хөгжүүлэх нь чухал байна. Үүн дотор бол өрхийн аялал жуулчлалын их дэмжсэн орон нутгийн бодлого өрхийн одоо жижиг дунд бизнесийг бас ялангуяа өргөжүүлэн хөгжүүлж дэмжээ санхүүгийн хувьд ч гэсэн бас тодорхой хэмжээгээр дэмжлэг тусалцаа үзүүлэх ийм бодлого барьж ажиллаж байгаа сум. Мөн аялал жуулчлалыг одоо бас эдийн засгийн нэг салбараа болгохыг бас зорж байна. Аялагчид сүүлийн үед бол одоо аялагчдын тоо нэмэгдсэн. Өнгөрсөн 25 онд бол 24 онд Биндар сумын их хурлаа зохицуулбар ажилтнанд орсноос сумын хэмжээгээр зөвхөн их хурлаа зохицуулбарыг үзсэн одоо дотоодын аялагчдын тоо бол 8,000 орчим хүн орж гарсан тоо үзүүлэлт гарсан байгаа. Тэгээ энэ юу харуулж байгаа вэ гэхээр цаашдаа бид энэ хүмүүсийг зөвхөн одоо орон нутгийн байгалийн сайхныг үзүүлж одоо үзүүлэхээс гадна одоо энэ хүмүүст одоо зориулсан тийм цогц үйлчлэгээнүүдийг одоо орон нутаг бий болгох хэрэгтэй. Өөр хэрэгэд бол тодорхой хэмжээгээр бэлэг дурсгал сүвнэрийн одоо зүйлүүдийг маш ихээр үйлдвэрлэж одоо энэ хэмжээнд бас өрхийн орлогоо нэмэгдүүлж орон нутгийн бас эдийн засгийг хэлэхэд бол тодорхой хувь нэмэр оруулах хэрэгтэй гэсэн бодлогыг бид барьж байгаа. Энэ хүрээнд гэхдээ иргэдийг аж ахуй нэгжийг дэмжих одоо орон нутаг гэдэг юм яг төрийн бодлогоос харьцангуй алдагдаад байгаа гэж би боддгийг. Энэ дээр өмнө нь бол яг сумд жижиг дунд бизнесийг дэмжих сан, сум хөгжүүлэх сан гэдэг тодорхой хэмжээний бас сангуудаас санхүүжилт өгж одоо бас бизнесүүдийг дэмжих боломж байсан. Одоо эдгээр маань хоршоо хөгжүүлэх сан гэдээ болцсон чинь зөвхөн хоршоонд одоо зээлээ олгодог болсон. Тэгэхээр яг иргэдийн хувьд бол одоо санхүүгийн дэмжлэг авах орон нутгаас одоо дэвлэг тусалцаа үзүүлэх боломж нь бас хязгаарлагдаад байгаа. Тэгэхээр энийг хоршоо хөгжүүлэх сангийн журманд бас манай төр жоохон анхаарч өөрчлөлт оруулж иргэд рүү энэ зээлийг чиглүүлдэг ийм механизмыг бий болгох нь чухал байна л гэж бодож байгаа. Тэгэхээр шинэ хоршоо хөдөлгөөн Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлээд нэг 2-3 орчим жил болж байна. Одоо л яг үр өгөөж өгөх цаг нь бас эхэлж байна гэж бас бид харж байгаа. Зээл төлөлт маань эхэлж байна. Тэгэхээр Биндар сумын хувьд бол яг энэ хоршооны чиглэлээр хичнээн зээлүүд гарсан байдгийг хэдэн одоо тэрбумаар гэдэг юм уу саяар хэмжигдэх зээлийг танай малчид хоршоочд авсан байдаг юм байна. За яг өнөөдрийн байдлаар манай Биндар сумд нэг 30 гаруй хоршоо шинээр үүсгэн байгуулагдсан байгаа. Тэгээд эдгээр бол яг нөгөө төрөөс хоршоолыг дэмжих хөтөлбөр бодлогын хүрээнд бол тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэгүүд авч нийтдээ за өнгөрсөн оны эцсийн байдлаар тэрбум 200 сая орчим төгрөгийн зээл олгогдсон байсан. Энэ бол бас үе шатаа ингээд үргэлжлээд олгогдоод явж байгаа. Гэхдээ энэ зээлийг цаашдаа бол одоо бас нэг 50-100 саяар биш тодорхой хэмжээний одоо бизнес төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд 300 сая 500 саяын хэмжээгээр сум орон нутагт одоо эдийн засгийг төлөх зорилгоор одоо томоохон хэмжээний зээл олгож ажил яг хүний нүдэнд харагдах үр дүнтэй ажлууд бий болох нь л гэж би хараад байгаа. Тэгэхээр одоо хоршоог дэмжихдээ зөвхөн хоршоо хөгж сумын одоо хоршоог дэмжих сангаас биш одоо тэр хоршоо дэмжиж байгаа бодлогын хүрээнд томоохон хэмжээний зээлүүдийг олгодог. Тэр сумын хоёр жижиг сан одоо хоршоо хөгжүүлэх сан маань эргээд яг иргэд өрхөн үйлдвэрлэгээд дэмжсэн бодлого баймаар санагдаад байна л да. Тэгэхээр манай хилцүүлэгт маань хоршоо хөдөө аж ахуйн одоо төлөөлөл мөнх бол дах маань хүрэлцэн ирсэн байна. За хилцүүлэг маань хүндэтгэн хүрэлцэн ирж Монгол дээрээ гоёж ирсэн тань бас баярлалаа. За баярлалаа. За өөрийгөө танилцуулахгүй юу хөдөө аж ахуйн салбарт хэдэн жил доктортой үйл ажиллагаа явуулж байна. За хоршоо хөгжих сангаас та хөгжүүлэх сангаас та хэд орчим
сая түүний зээл тусан хамрагдав. Одоо яг юу ирэх гэж байна? Талаар мэдээлэл өгвөл. 2024 оны 6 сард манай малчтай засгийн газраас шинэ оршин төсөл хэрэгжүүлээд тэгээд манайх яадаг юм 3 өрх 9 хүний гишүүнтэйгээр усан ундрах баян төрөг гэж хоршоо байгуулад тэгээд энэ засгийн газрын шинэ хэрэгжүүлсэн оршин төсөл юунаас шинэ хоршоо төслөөс манай 3 өрх 100 сая төгрөгийн төсөлд чөж авсан. Тэгээд бид манай хоршооны 3 өрх одоо хуучин хатангийн тоног төхөөрөмжөө шинжлэх, хашаа цаавчаа шинжлэх. Тэгээд энэ нэг үе шаттайгаар хийгээд одоо бид хоршооныхын чиглэлээр бол нэг зундаа бол яг 3 өрх нийлээд нэг сүүл сайдныхаа аараад байдгүй янз бүрийн юм хийгээд хамтраад. Тэгээ ер нь бол манай хөдөөний улсууч бас намчаад ирэхэд чинь ер нь бол нэг хоёр тасаад амьдэрчдэг шүү дээ. Нэг эхнэрний хүүхдэд сахаад төрөө орчдөг, эрэгтэй малдаад хөдөө байдаг. За яг ингээ хоршоо байгуулснаар бол бид хэд чинь одоо бас 3 өрхийн айлыг чинь нэг нь төрөө орлоо, хоёр нь хөдөөний малдаад байдаг жишээ нь. Тэгээ ер нь хоршоо байгуулсан энэ бол ер нь малчтай болсон зөв шийдэл бид нар боддог. Одоо 2 жил болж байна та. Тэгээ одоо ер нь бол одоо анхны ер нь хашаанаас авсан төлөлтөө одоо захаасаа төлөд эхэлж байна. Тэр ч бас багтах нь бол төлсөн байгаа. Тэгээ биднэрт бол малчлал хүндрэлгүй энэ урт хугацааны 5 жилийн хугацаатай юм маш бага хүүтэй мөнгө малчтад бол маш их тийм төстэй айгүй хэрэгтэй яг зөв шийдэл гэж боддог. Өдөөний малч. Одоо яг энэ төслийг ингээд цааш нь ингээд өдөөний малчт ингээд өгүүлбэлүүд явахад бол нэг актер малчтад ер нь энэ дээр энэ зээлэн дээр бол нэг төвгүйхэн төлчих байх гэж бидний хувьд бол бодож байгаа юм. Тий. Төлж иж дараагийн зээлдэгчнээс санхүүжүүл. Тий. Ер нь энийг яаж дараагийн зээлдэгчээс санхүүжүүлэх байх. Ер нь малчд бол ер нь энэ зээл ер нь авснаар бол малчд бол ер нь боловсролын сангийн зээл ямар нэгэн цалин тэтгэвэр гэж ер нь малчд нэмээд өгөөч гэж явуулдаг. Ер нь малчд чинь бор төрхөөрөө явуулдаг л болоод шүү дээ. Тэгэд ер нь анх удаад ер нь малчдын маш бага хүүтэй зээл олгосон нь бол маш л үр дүнтэй бид төл өгөөжтэй урт хугацааны маш боломжтой зээл гэж бодож байна. За баярлалаа. За манай бизнес эрхлэгчдийн төлөөлөл туяа цэцэг манстуудад хөрөлцөн ирсэн байна. Тэгэхээр одоо бинтэр сумандаа амьдарч байгаа Чингис хот руу бас шилжих шийдрийг гаргаад Чингис хоттой нутгийн брендээ хөгжүүлж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр тухайн бинтерд байхдаа та бүхэн маань ямар бизнесийг эхлүүлж бай, ер нь суманд бизнес эрхлэхийн ач холбогдол нь ер нь ямар байдгийг, за одоо Чингис хотод ирээд та бүхэн маань ямар бизнесийг одоо хөгжүүлж байна, тулгамдж байгаа асуудлууд юу байгаа бол танай бизнес? За сайн байна уу? Намайг Туяа цэцэг гэдэг. За миний хувьд одоо бинтэр сумдаа бизнес эрхэлжсэн. Одоогоор Хинтээ аймагтаа ирээд 6 сар болж байна. Тэгээд одоогоор бинтэр сумын одоо хуваараа бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүд болон гэр өөрсдөө одоо гэртээ нөгөө өөрсдөө брэндүүдийг гаргадаг. Гэхдээ сумандаа борлуулалт нь маш бага байдаг учраас бид Улаанбаатар хот руу биш Хинтээ нутагтаа нэгтгээд тэгээд нутгийн брэнд гэж одоо нэг цэг байгуулъя гэсэн бодолтойгоор одоогоор 20 гаруй 22 иргэдтэй хамтарч ажиллаж байгаа. Тэгээд тэр дундаа мэдээж асуудлууд байдаг. Сав баглаа бодол болон чанарын хувьд байдаг хэдийч бид нар хоорондоо уялдаа холбоотой ажиллаж тэрэн дээр маш сайн анхаарч тэгээд аялал жуулчлал болон одоо Хинтээ нутгаар аялаад гарч байгаа хүмүүс нэг дороос манай сумын бүх брэндүүдийг аваад гарах боломжтойгоор нэг цогц тийм брэнд гаргаж байгаа. Тэгэхээр цаашдаа ч гэсэн бид мэдээж одоо аялал жуулчлалынхандаа зориулсан сумаа төлөөсөн хамгийн чанартай эко болон бэлэг дурсгал тэгээ байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдэд нэгтгэсэн тийм цогц бүтээгдэхүүнүүдийг гаргана гэсэн бодолтой байгаа. Тэгээ мэдээж асуудлууд бол их байсан.
Ирлээ танихгүй газар ирсэн түрээсийн байр олдохгүй өндөр түрээстэй тэгээд мэдээж удирдлагын чанартай учраас зуны удирдалд маш их гарна. Тэгээ өдөрт бол одоо зогсох жишээтэй тэр логистик гэдэг асуудлууд байна. Тэгээ тэр бүхэн бол асуудал байсан. Одоогор бол чигдрээд үнэхээр харцангуй өөр болсон байгаа. Тэгээ хамтарч ажиллаж байгаа хүмүүстэй гэсэн талархаж байна. Яагаад гэвэл бид нэр ингээд бараа металаараа тасалдуулахгүй байнгын нөөцтэй байлгаж байгаа. Тэгээ цаашдаа ч гэсэн анхаарч энэ дээр ба сум орон нутгийн удирдлагууд ч гэсэн анхаарч ажиллах хаа гэж бодож байгаа. За залуучуудын маань төлөөлөл хүрэлцэн ирсэн байгаа. Залуучуудын төлөөлөл ган од маань үг үзэл бодлоо илэрхийлэхээр ирсэн. Тэгээд таны хувьд бол яг боловсролын салбарт ажилладаг багш залуу гэж ойлголоо зөв үү? За манай Бэндэр сум бол байгалийн сайхан нөөц хэрэгтэй, баян сайхан хангаатай, аялал жуулчлал, газар тариалан, хөдөө аж ахуй цогцоороо одоо сайхан бүрдсэн, амьдрахад нэн таатай, агаарын хувьд ч тэр амьдралын чанарын хувьд ч тэр маш таатай бүс нутагт ажиллаж амьдардаг залуусын одоо төлөөлөл маань хүрэлцэн ирсэн. Бэндэр сумдаа хэдэн жил ажиллаж байна. Ер нь одоо орон нутагт амьдрахын таатай талууд нь юу байд юм болоо? За, залуусын дуу хоолой сонсож байгаа та бүхэн баярлалаа. За, Бэндэр сумд одоо ирээд 5 жил болж байна. Тэгээд гэр бүлийнхээ хүнтэй Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаад за тэгж байгаа сумдаа өөрийнхөө сургууль төгссөн сумдаа эргэж ирээд амьдрах болсондоо одоо түн таатай байгаа. Манай Бэндэр сумын хувьд бол одоо маш таатай нөхцөл одоо утаагүй төвчрэлгүй тэгээд одоо ямар нэгэн стрессгүй тэгээд ийм газар байдаг учраас одоо үүнд одоо сэтгэл ханамжтай байдаг. Тэгээд манай сум бол залуучуудыг дэмжих чиглэлээр бас баггүй хэдэн ажлуудыг хийж байгаа. За надаас гадна одоо биднийг дагаад дуурайгаад одоо бас ирсэн олон залуучууд байна. За одоо залуучуудыг бас сум орон нутгаас дэмжиж одоо тэдний амьдрах орчин нөхцөл байр орон сууц тэгээд одоо өвлийн мэдж гэх мэтийн одоо зүйлсийг одоо ихтэй бас дэмжиж ингэж байж байгаа гэдэг сум орон нутгад одоо үлдэх байлтай. Өшөө яаж залуучуудаа одоо нэгдсэн болгоор хангаасаа гэж бодож байна. Бүсийн залуучуудад нэгдэж нийтлэг тал дээр ер нь ямар акцентыг төрөөс болон тайлмаас санаачлал гаргаж байгаа бол бүсийн залуучуудаа хэр сайн хамтын ажиллагаатай явж байна. За бүсийн хэмжээнд бол одоо бас бусад сумдын за тэгээд одоо зүүн бүсийн аймгийн дорнод одоо Баатар хэмтийн аймагуудын залуучуудтай нэгдсэн одоо уулзалтуудыг бас өнгөрсөн жил манай хэмтийн аймгийн төв зохион байгуулсан. Тэгээд тэнд бол одоо манай залуучуудын төлөөд бас явсан байгаа. Тэгэхээр тэр болгондоос очиод манай залуучууд өөрсдөө толгомдож байгаа асуудлуудыг яриад боловсролын чиглэлээр одоо тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд одоо яаж одоо залуучуудыг дэмжих ёстой вэ? Эндээс одоо яг ямар гаргалгаа гарц шийдлийг гаргах ёстой вэ гэдгийг одоо бас ярилцсан байна. За баярлалаа. Бэндэр сумын засаг дарга Дэмбэрл сайхнаас мэдээлэл дахин тодруулъя. Тэгэхээр ер нь бол одоо Бэндэрт дэд бүтц буюу зам тавигдчихж байгаа тийм. Одоо өмнө дэлгэрээс Бэндэр рүү холбосон. Энэ замын хувьд таны хувьд одоо сумын удирдлагын хувьд бол хэр одоо үр дүнтэй зам болж байна. Энэ замаа цаашид яаж хэрхэн одоо ашиглалтын сайжруулах, энэ замаар дамжуулж эдийн засгаар тэлэх гэдэг юм уу тийм сум орон нутгата таатай боломжуудыг яаж бас түгэе гэж бодож байна. За мөн хамтын ажиллагааны хүрээнд бусад одоо сум орон нутгатайгаа одоо нэгдсэн төлөвлөгөө гэдэг юм уу, нэгдсэн ивент гэдэг юм уу, энэ тал дээр бас ямар архит дэвшил гаргая гэж бодож байгаа. Танайд бол Тогрооны баяр гэдэг олон улсын ивент арга хэмжээ бас брэнд болсон явж байгаа шүү дээ. Нөгөөр дамжуулж хүмүүс манд хэр одоо бизнес эрхлэгчид маань эдийн засгтаа хувь нэмэр оруулж чаддаг юм бол энэ тал дээр. Бэндэр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өмнө дэлгэр сумаас Бэндэр сум хүртэл 110 км авцам баригдаж байгаа. За энэ замын ач холбогдол бол бас хэмжээлшгүй тий тооцохгүй өндөр ач холбогдолтой. Бэндэр суманд өнгөрсөн хугацаанд бас өнгөрсөн онд ганц зам гэлтгүү
Төрийн албан хаагчийн 15 айлын орон сууц ус баригдаж байгаа. Баригдаж эхэлж байгаа. Тэгэхээр бүтээн байгуулалтууд бол ер нь өрнөж байгаа. Бинтэр сумын төв доторх 4.2 км автсан бас баригдсан. Одоо энэ жил хүлээл өгж арай амтсангүй удирдлын шалтгаанаас болоод. Тэгээ бүтээн байгуулалт өрнсөн жилүүд боллоо. Энэ бол сайн зүйл. Ягаад гэвэл манай сумын хөгжил энэ замын одоо эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх гол одоо бидний харж байгаа зүйл бол сумын одоо иргэдийн, суманд ирсэн иргэдийн, жуулчилсан иргэдийн, манай сумыг зорж ирсэн иргэдийн одоо хүнс эдийн засгийн ачаа бараа эргэлт бол түргэн ихснэ гэсэн. За мөн одоо дотоод гадаадын аялагч нар манай сумыг зорин ирж байгаа хэн боловч аятай тухтай замаар ирэх учраас манай сум руу ирэх зочид гиждийн тоо бол даруй олон дахин өсөх нь ойлгомжтой. Эдгээрийг одоо тосож ганц Бинтэр сум гэлтгөө манай бүсийн сумд бол ач ивэлүү ийм зам байгаа. Тийм учраас манай сумдууд энэ аялал жуулчлал гэдэг зүйлийг маш сайн ойлголцож, ойлгож, бие биендээ туршлагаа сайн судлуулж ингээд аялал жуулчлалаас бүрэн одоо энэ замаа ашиглаад аялал жуулчлал гэдэг салбараас зорин ирсэн хүн болгоноос эдийн засгийн өгөөж олохын тулд бэлтгэл ажлыг одоо маш сайн хангах хэрэгтэй байна. Тэхийн тулд одоо биднээс аялал жуулчлалын төлөвлөгөө, хөтөлбөр юм батллаа. Олон сая төгрөгөөр одоо бас төлөвлөгөө хийлгэлээ. Төлөвлөгөөн дээр бол одоо бидний одоо мэрэгжлийн биш одоо хүмүүсийн хувьд мэрэгжлийн хүмүүсээр хийлгэсэн зүйлсээ одоо эргээд харахад бол уншаад үзэхэд бол маш санаа авууштай олон зүйл байдаг юм байна. Аялал жуулчлал гэдэг юмыг биднээс бас сайн ойлгодог юм байна. Жишээлбэл одоо хөдөөний малчинд одоо Бинтрийн байгалыг үзээд явж байгаа машинтай тэр олон аялагчдын хувьд хөдөөний малаад байж байгаа хүний хувьд аялал жуулчлал хол салбар болчиход байна л. Энийг ойртуулахын тулд малчин кемп гэж байгуулад энийг одоо төлөөлөл болгож эхний ээлжинд биднээс гарааны бизнесийг дэмжих одоо орон төвчийн сангийн хүрээнд энэ жил бас төлөвлөгөө явуулж байна. 10 айлыг баг бүр дээр 10 айлыг малчин кемпээр одоо тодруулж дэмжиж хөрөнгө оруулж сургалтанд хамруулж ингээд одоо 10 малчин кемптэй болоод тэр айлууд маань үнэхээр одоо аялал жуулчлалаас эдийн засгийн үр өгөөж хүртээд эхлэх юм бол малчид заавал одоо сумаас дэмжүүлэхгүйгээр тэр айлуудаас шууд суралцаад цаашдаа 50 айл одоо малчин кемптэй болох. Ингэснээр одоо сумын соёлын төвч байдаг юм уу? Бүх одоо сая аялал жуулчлал хурц амжаагүй, ойлгоогүй энэ салбарын бүгдээрээ энэ аялал жуулчлалаас энэ аялал жуулчлалын улиралд өндөр одоо ашиг хүртдэг ийм салбар болохын төлөө одоо сум маань зорж ийн гэсэн. Дараачийн одоо таны асуултанд дурддаггүй нэг ярий гэж бодсон зүйл. Энэ мэдээж нөгөө олон нийтийн сүлжээнд тавигдах учраас ярий гэсэн зүйл бол энэ хөдөөгийн хөгжил гэдэг зүйлийг бол Монгол улсын засгийн газар улсын маань анхаарах цаг нь болчихжээ. Хөдөг хөгжүүлэн энэ малчтын тухай сайн сайхан зүйл яриад байгаа мөртлөө бүх зүйлийг нь боомлсон шинжтэй үйлдэлүүдийг бүх үеийн засгийн газрууд гаргаад ирсэн байдаг. Жишээ нь энэ малын махны нөөц бэлтгэдэг асуудал бол шууд утгаараа малын одоо үнийг бууруулах буюу малчтын гол нэрийн бүтээгдэхүүнийг хямдруулах төрийн бодлого явдаг. Дээрээс нь одоо энэ гадагшаа экспортод гарах энэ одоо асуудал дээр ч гэсэн квот гэдэг ингээд тогтоогоод засгийнхаа төвшөнд ингээд бариад хязгаарлаад ингээд байгаад идэг. Дээрээс нь энэ бэлчээрийн хомсдол малын энэ өсөлттэй холбоотойгоор бэлчээр модж байна. Бэлчээр модод тахтаага зэрэг одоо нөгөө ногоон тижэл тариал гэдээ уриалаад байгаа мөртлөө газрыг нь олгодгоо. Малчин үйлжөөнийхөө хажууд нэг 2 га газар хаглаад ногоон тижэл тариалаад энийгээ одоо мал сүрэгтээ өгөөд онд мэнд оруулдаг. Альсвал одоо зорьсон таварлаг малаа чинээнд нь тултал таргалуулаад зах зээлд нийлүүлдэг ч гэдэг юм уу. Иймэрхүү бодлогоодыг төр дэмжихгүй байна. Хоёрдугаарт бол малын эрүүл мэндийн асуудал дээр төр бас нэг сайн анхаарахгүй байна. Малын эрүүл мэнд гэдэг бол ганц нэг малчны асуудал биш. Энэ Монголын асуудал гэж боддог. Нэг малчны хотонд өвчин гарснаар тэр малчны хохирол биш. Тэр сумын хохирол. Энэ тэр одоо манай хойд бүсийн хохирол ч юм. Хинтийн аймгийн хохирол. Бүр гадагшаа мал гарахгүй байх хэмжээнд өвчилж болзошгүй учраас энэ өөрөө төрийн маш хүчтэй бодлого ойлгуулах, таниулах
энэ одоо хөрөнгө мөнгө гаргаж малын эмчилгээ хийж байгаа бол энийг чанартай хийх, хариуцлагын тооцоолдог, үүрүүлдэг ийм одоо тал руу нь явуулахгүй бол бас болохгүй орхигдсон бодлогуудын нэг байдгийн байна гэж. Дараачийн асуудал бол малын үржил угсааны асуудал. Энэ миний яриад байгаа юмуд бол ердөө хөдөөгийн хөгжил буюу энэ одоо зах хязгаар нутагт эх орныхоо газар нутгийг одоо бүрэн бүтэн байдлаар нь эзэмшээд хайрлаад хамгаалаад өөрийнхөө амьдралаар соёлын одоо Монгол ахуйгаа өв тээгч болоод амьдарч явдаг энэ малчин түмнийг чиглэсэн бодлого байх хэрэгтэй гэж хэлэх гээд байгаа байхгүй. Энэ үржил угсааны асуудал бас байна. Манай одоо малын одоо бас бодлого алдагдаад дураараа одоо ийм төрлийн малын одоо эцэг мал тавих нь миний мал сайжруулна гэд тэгээ дураараа явж байна. Бодлого алга. Тэгээ энд барьж байгаа ч юм бол ягаад гэвэл нөх хувийн хөвшил учраас энэ малчин тэр болгон төр одоо ягаад боломж бас эцүү. Энийг бас ингээд нэг шинэ хоршоо хөдөлгөөн гэдэг шиг энийг нэг бодлого компанит ажил нөлөөллийн ажилд оруулахгүй бол 3 жил болоод бухаа сольдог үйлдвэрээр нь солихоор энэ нөгөө генетикийн хувьд малын эмчнэрийн хэлж мал зүйчдийн хувьд хэлж байгаа малын чанар бүр альчгүй болдгоо гэж ойлгуулад байгаа юм. Тэгэхээр малчин өөрөө нөгөө энэ мал зүйчийн үржлийн бодлого мэдлэг байхгүй улмаас ингээ хохироод байдаг юм байна гэж сум удирдах байгаагийн хувьд бас олж харсан зүйл бас хэлхийг хүслээ бачлаа тийм. Төлгөө ах уу энэ одоо үржилсэн хөгжил хамгийн шийдэл гэдэг маань шийдлийг бид нар хайж байгаа тийм. Үсэд ийм шийдэл байгаа шүү. Малчтай ийм шийдэл байгаа шүү. Энийг төр өөрөө бас анхааралтай аваач. Нөгөө төр гэхэд бид нар томоор хараад байдаг. Яг тэр төр донд яг энэ сумын засаг дараа, багийн засаг дараа энэ асуудлыг гаргаж ирж төр хүргэх үүрэг нь одоо сум багийн засаг дараах бас байгаа. Тэгэхээр бас үүргээ маш сайн зөв харж зөв тодорхойлж байгаа нь бас сумын засаг дараах хэрхэн бас яаж малчтайгаа ойр ажилтнаас харагдаж байна. Баярлалаа танд. За, бизнес эрхлэгчийн төлөөлөл асуумаар байна л да. Мэдээж шинэ бизнес нь эхэлж байна, явж байна. Мэдээж туслан жимслэх хэрэгтэй байгаа байх. Одоо бага үнэтэй зээл юм уу, хошоо хөгжүүлэх зээл гэдэг юм уу, энэ одоо стартап гэдэг юм уу, иймэрхүү зээлүүдийг судалж үзсэн үү, авч үзсэн үү? Авч үзээгүй бол авч үзэхээр судалж байгаа юу? Хүндрэл бэрхшээлүүд гардаг юм байна уу? Энэ талаар та мэдээлэл өгөөч. Тэрэн дээр мэдээж асуудал гарч байгаа. Одоо одоогийн байдлаар бол яг тэр зээл одоо санхүүжилтийн тал дээр судалсан байхгүй байгаа. Хөнгөлөлт болон одоо шаардлага багтай тийм зээлүүд байдаг юм болов. Тэгээд ер нь бол он гараад тэртэлээр мэдээж хүснэ. Гэхдээ яг одоогийн байдлаар бол бид нар зориулсан тийм хөнгөлөлттэй зээлбэрүүд байдаггүй юм байлээ. Тэгээд тийм зүйл хамрах төсөлтэй байгаа. Тэгээд мэдээж одоо орон нутгийн тэр бизнес эрхлэгчдийг дэмжиж байна гэдэг нь мэдээ сумын хөгжилт нөлөөтэй шүү дээ тийм ээ. Тийм. Тэгэхээр бид нарт бол хамгийн тусламж байгаа асуудал бас бол тийм л асуудал санхүүгийн асуудал. Дээрээс нь одоо нөгөө бас нэг ажлын байр гэдэг зүйл хамгийн номер 1 тий түрээс түлээдээ тий. Тэгэхээр энэ талаар нэг цэгийн үйлчлэгээ байгуулахын тулд бас мэдээж түрээс хөнгөлөлттэй ажлын байр байвал бас хэмжтэй байгаа. Одоогийн байдлаар миний хувьд бол нөгөө байр маань түрээс өндөртэй тэгээд нөгөө давхар дээшээгээ байдаг. Тэгэхээр орж ирж байгаа хүн бүхний хэлж байгаа асуудал тийм байгаа. Жохон хол байна, дээр байна тий. Энийг бол дэмжлэг үнэхээр хэрэгтэй байгаа. Манай хоршоолын төлөөлөл ахаасаа тодруулъя. За ер нь бол одоо ингээд хоршоо маань яваад 2-3 жил боллоо төлөлтүүд эхэлчлээ. Заримдаа бас анхаармаар асуудлууд төрд байгаа анхаармаар асуудлууд юу байна? Мэдээж алдаа дутагдaltaй зүйлүүд бас гарч ил байгаа. Таны зүгээс яг зовлонгийн мэдрээд байгаа хүнд бол ямар асуудлууд тулгарч байна? Одоо өөрсдийн бүтээгдэхүүн мал одоо маха тэгээд сүү цайлаа одоо бидний энийг бордоодоход бол одоо тэгээд ер нь яг энэ тал дээр бол нааша одоо сум орон нутгийнхаа одоо удирдлагатайгаа хамтраад энэ бизнес эрхлэгчтэйгээ нийлж одоо жишээ нь манай нэг аймагт одоо нэг салбар манай ариу зүүн бие тэдрүүгээ явуулах дах зээл одоо суманд бол одоо жоохон татан хэмжээгээр юм ихэд арай бага хөдөлთა авах чадвар арай жоохон багтай. Энийг бордоодох тал дээр одоо ингээд ер нь цаашдаа одоо энэ махшилоо арай бас нэг үнэтэй гайгүйхан шиг борлуулчих дээр бол бид арай жоохон тохмог юм шиг боддог. Одоо энэ бас манай сумын одоо энэ зам ороод ирвэл бас тооны цагт нэг аялал жуулчид бас ингээд бишээд сум орон нутгатайгаа хамтраад одоо ингээд нэг багц одоо цагаан дэний багц одоо ингээд махны багц ийм юм гаргаад ингээд явах юм бол малчтын амьдрал бол ер нь цаашдаа ер нь
бас эерэг бодолтой авах чадвар нь ч гэсэн биш байх гэж бодож байна. Тэгэхээр замаа их таах хүн их хүлээж байгаа юм байна. Замаас шалтгаалж нэлээд зүйлүүд бас тодорхой болох юм байна гэж ойлголоо зөв үү? Зөв. Тэгэхээр таны хувьд чинь цүү цагаан эдэгээ замтай холбогдчих юм бол гэс түргэн шуурхаа мал нөгөө хэрэглэгчийнхээ гал дээр хүргэх гэдэг асуудал бол хамгийн номер 1 асуудал байгаа шүү дээ тий. Сум орон нутгийн үлдэл сууч гэсэн ер нь аятайхан багц гаргаад тий ингээд ийшээ ер нь ингээд хаан тард болохоор байна уу? Одоо аян зөөлтийн чиглэлээр манай дарга хийж байгаа шиг кемп байгуулаад эсвэл нэг хүн өдөө одоо гэр бодол шилдэг юм ингээд нэг 9 жуулчтай аятайхан яваад нэг өөрсдөө нэг бүтээгдэхүүн аятайхан бардуулаад тэгээд ингээд ер нь малчтын бол ер нь бол орлого бол нэмдээ явах гэж бодож байна. Тэгээ бас энэ өөрсдийн бас энэ одоо ер нь сум орон нутгаас гарсан өөрсдөө одоо бизнес эрхэлж байгаа энэ улсууд руугаа бид чинь жоохон өөрсдөө сүүл цайлж аваад эднэрээ дамжуулж өөрсдөө худалдаа авалт хийж байгаа улсууд байна л да. За бүс нутгийн хамтын ажиллагаанд танах бол одоо хойдлын бүс нутаг Дэмбэр сайхан даргын хувьд бол нэлээд бас толгойгоо ажилуулаад тий ер нь эдний нэг хамтын ажиллагаар хангаад ер нь одоо цаашдаа бусад бүс нутгийг бол арай жоохон ийм тал руугаа хөгжих гэсэн одоо сумдын засаг даргын уялдаа холбоо гэдэг юм уу одоо уулзалт хэлцүүлгүүдийг та хэд маань хэр сайн хийсэн бол хийхээр төлөвлөж байгаа юу эсвэл тий. За өсчилсэн хөгжил гэдгийг одоо ажил авсан үедээ давхцаад тий өсчилсэн хөгжил гэж яригадаад тэгээ хойд бүс маань бол бэндэр сумын төв нь болоод ингээд агуулгаараа одоо мөрийн хөтөлбөр зорилт төлөвлөгөө маань батлагдсан шүү дээ. Тэгээ энтэй давхцуулаад ер нь бодсон л доо. Ер нь бол энэ хойд сумынхаа бүсийнхээ сумдын засаг дарга нартай, төрийн албан хаагч нартай ард түмтэйгээ эвсэж нэгдэж өөрсдийнхөө эдийн засгийг одоо уялдуулахгүй бол хоорондоо өрсөлдсөн бие бинийгээ үгүйсгсэн ийм одоо шин чанар ажиглагдаж ихэлсэн. Тэгээ тэрнтэй холбоотойгоор хамгийн түрүүнд одоо шин тутам хөгжиж байгаа энэ аялал жуулчлалын салбараас эхэлж энэ ирэх 1 сараас Улаанбаатар хотод юм уу? Улаанбаатар хотод гэж одоогоор бас төлөвлөд байгаа. Энэ бүсчилсэн хөгжлийг олон улсын TNC гэдэг олон улсын бас байгууллага байгаа. Хөөе байгаль орчны чиглэлийн. Эдгээр байгууллага бас нөгөө нэг аялал жуулчлалыг дэмждэг учраас бас хамтран ажиллах гэрээний хүрээнд энэ бүсчилсэн хөгжлөө аялал жуулчлал дээрээ тулгуурлаж уулзалт зөвлөгөө хийя гэдэг байдал дээр бэлтгэл ажлыг хангаа явуулж байгаа. Тэгээ ер нь бол түрүүн хэлсэнчлэн одоо цэцгий гээл те дадал бэндэр бачрэт гэдэг юм. Энэ 3 сумын цэцгийний асуудал, талхны асуудал ч гэдэг юм. Брэндүүд маань ингээ хоорондоо бие бинийгээ адилхан учраас үгүйсгэх тал мал үс гард ажиглагддаг. Тэгээ эдгээрийг бас цэгцлэхгүй бол бас болдгүй юм байна гэх тийм байгаа тийм. Нэмэгдсэн шийдлүүд бол шийдлүүд эхэлсэн явж байгаа гэсэн тийм. За баярлалаа. Тэгэхээр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга гэдэг бол бас бодлогын төвшөнд тэр одоо зүйлүүдийг тодорхойлж байдаг төлөөллийн нэг зарчим байгаа. Тэгэхээр танд магадгүй аймаг орон нутгаас гэдэг юм уу гол газраас бэндэрт маань нэг ийм л зүйл хэрэгтэй байна. Бэндрээ нэг ингээд хөгжүүлчих. Бэндэрт нэг өвлийн цанын баазтай болчих гэдэг юм уу. Бэндрээ нэг ингэчих гэсэн одоо хүмүүсийн санаа бодол хэр танд хүрсэн ирж байгаа юм. Тэндээс авчмаар хэрэгжүүлтмээр зүйлүүд одоо нутгийн иргэд гэдэг юм уу бэндэр сумыг сонирхож байгаа энэ залуучуудын хувьд хэр одоо мэдээллийг танд өгч хуваалцаж хэрэгжүүлэх зүйлүүдийг санал бодол шийдлийг ярилцдаг юм бол энд иргэдтэй бол иргэд аж ахуй нэгжүүд бол маш их саналууд гарч ирдэг л дээр нь орон нутгийн ер нь сумаа бид нар цааш нь ийм байдлаар хөгжүүлмээр байна гэдэг. Манай бэндэр сум дээр нөгөө олон улсын тийм цаны бааз бол баригдах санаачлаг бол эхлээд одоо газрын асуудлыг орон нутаг шийдээд ер нь бол ажил эхлээд явж байгаа. Тэгээд уул нэлээ эрчтэй эхэлж авсан нөгөө ковидын үед бас гадаадаас ирэх хөрөнгө оруулалтын юмнууд гацаад одоогоор тэрнтэй холбоотой тухайн үед нэг эхэлсэн ажил нэг гацчихлаараа бас тодорхой шалтгаангүйгээр ингээд зогсчдаг тал байдаг. Ийм байдлаар хүлээлтийн байдалтай орчод байна. За ер нь бол бид нар нөгөө бүсийн хөгжил гэж ярьж байгаа энэ цаг үе дээр сум орон нутагт ер нь манай бэндэр сум нөгөө хойд бүсийн сумдын төв гэж яригадаад байгаа. Тэгээ энэ цаг үе дээр сумын төв дээр нэг томоохон олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах хэмжээний спорт цогцлбор нэгдүгээр зайлшгүй шаардлагатай байна. Энийг бол одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар
одоо заашгүй одоо энэ асуудлыг шийдэх заашгүй шаардлага байна гэж харж байгаа. Бидний энэ тал дээр бол одоо засаг даргын мөрийн хөтөлбөрт ч гэсэн оруулсан, тусгагдсан. Тэгээ энэ ажлыг бол бас нэгдүгээр төөцөлтөд явж байгаа. За хоёрдугаарт ингээ хүн амын урсгал нэмэгдээд хүмүүсийн үйлдвэрлэл үйлчлэгээ ингээ нэмэгдэхийн хэрээр сум орон нутагт нөгөө эрчим хүчний асуудал их гацаа болж ирдэг. Тэгэхээр манайд чинь бол өндөр хүчтэй орсон мөртлөө 15 кВт-ийн шугамтай. Энийг заашгүй хоёрдугаарт 35 кВт олж эрчим хүчний хэрэглээг одоо нэмэгдүүлэх заашгүй шаардлага байгаа юм дээр. Гуравт нь гэхлээр бид нар бас энэ төвийн одоо барилга байгууламжууд нэмэгдээд баригдахын хэрээр бас төвлөрсөн халаалт, цэвэрлэх байгууламжийн асуудал энэ асуудал нэлээд хүндрэлтэй болж манай сум одоо жишг сум бүтээн байгуулалт өрнсөн төвийн халаалт, нэгдсэн халаалттай одоо цэвэрлэх байгууламжтай хэдий ч яг өнөөдрийн байдлаар бол одоо байгаа нөхцөл дээр бол нөхцөлийг бол одоо 100% хангаж чадахгүй тийм байдалтай байгаа даа. Цаашдаа бол бид нар төвийн халаалтынхаа системийг сайжруулах, илүү чанаржуулах, за мөн цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг илүү сайн нэмэгдүүлэх ийм бодлогын ажлуудыг бол одоо үе шаттай хийхгүй бол нөгөө аялагчид хүмүүсийн одоо амьдрах тав тухтай орчин ирүүл одоо энэ тал дээр бол одоо бас асуудлууд үүсэхээр байна гэж тэр үзэж байгаа. Тэгээд энд их л одоо нэн тэргүүрийн асуудал болж эдгээр одоо ажлуудыг бол улсын төсвийн хөрөнгө оруулалт болон шат шатны хөрөнгө оруулалт одоо шийдэх заашгүй шаардлага байна л гэж харж байгаа. За баярлалаа. За ингээд хойд бүсийн одоо сумдыг одоо нийгмийн эдийн засгийн үзүүлэлтээр гэдэг бүх төрлөөр навж үзэж хилцүүлэх бол өдрөд дуусахгүй асуудал болохоо. Тэгэхээр бид зах тухаас нь мэдээллийг ямар ч байсан системтэйгээр хөрвүүлэх гэж бас ойлгож байна. За ингээд магадгүй одоо Бэндэр сумыг зорин ирэх гэж байгаа аяллалын компаниуд, жуулчид, за мөн одоо хотоос хөдөөрөө шижигч ирэх гэж байгаа одоо иргэд одоо залуучууд байх юм бол Бэндэр суманд бол маш сайхан байгалийн үзэмж сайхан цогц төгөлдөр ийм сайхан аялал жуулчлал хөгжиж байна. За мөн одоо дэд бүтц мөн хөгжиж байна. За мөн одоо хөдөө аж ахуйн салбарт ажиллах юм боломж нөхцөл бол Бэндрийн одоо хувьд бол байна гэдгийг бол бодлого тодорхойлогчид манаас онцлон мөн хэлээ мөн бизнесийн төлөөлөл, хоршооны төлөөлөл манаас хоршоо бол амжилттай явж байна гэдэг зүйлийг бас хэлсэн. За ингээд бүсчилсэн хөгжил хамтын шийдэл телевизийн хэлцүүлэгт маань хойд бүсийн нутаг болох Бэндэр сумын төлөөлөл маань орцож өөрт тулгамдж байгаа асуудал болон хэлхийг хүссэн асуудлаа та бүхэндээс хэлсэн бахаа гэж бас бодож байна. Ингээд бидний урилгыг хүлээн авч цаг заваа зарцуулж эрдэд мэдээлэл хүргэж байгаа Бэндэр нутгийнхандаа баярлалаа амжилт хүсье. За баярлалаа. Та бүхний ажил амжилт хүсье. За баярлалаа амжилт хүсье. Бүсчилсэн хөгжил хамтын шийдэл телевизийн хэлцүүлэг маань хойд бүсийн нутаг Бэндэр сумаар инхүү өндөрлөж байна.